Сайн байцгаана уу? Loyal Tarot байна. За, шинэ бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгээ 12 дугаар сарын 10-наас хойш миний бие бүр маш амар өвдөө. Тэгээ одоо ч гэсэн ер нь зүгээр болоогүй байгаа. Тэгээ зүгээр нэг ханиа тэнтэр болвол бас биш. Тэгээд яг эдгэрхийн тулд хийх ёстой юмудаа би бүгдийг хийгээд явж байгаа учраас санаа зовох хэрэггүй. Тэгтээ нөгөө 2026 оны уншлага, 1-р сарын уншлага энэ төр гэдэг юм амар том сэдвтэй уншлагууд одоо ингийн үед ч гэсэн намайг айгүй ядраадаг байхгүй юу. Ерөнхийдөө бүр маш их энерги шаарддаг, зарцуулдаг, эргээгээд энерги надаас айгүй их сордог. Тийм учраас энэ уншлагуудтай арай л бэлэн болоогүй байна. Гэхдээ орохгүй гэж байгаа юм биш. Юуны түрүү 1-р сарынхаа уншлагыг энэ уншлагын дараа бол хийх гэж хичээнэ. 2026 он бол одоо ингээд бидрийг маш олон сар хүлээж байгаа учраас 1-р сартаа ер нь бол багтаагаад оруулнаа гэж би бол бодож байна. Тэгээ яг энэ оршил хэсгийг маань сайн сонсож байгаа хүмүүс байгаа бол яг оруулах хэрэгтэй үгүй юу тэр талаар доор сэтгэгдэл бичиж үлдээгээрээ. Тэгээ өнөөдрийн сэдв болохоор бас айгу удаан ороогүй сэдв. Тэгээ удаан уншлах хийгээгүй учраас бас ингэ байлгаад байж болохгүй юм шиг санагдаад яс гайг олмогцоо өөрийгөө сорж хийж үзэж байгаа уншлага маань тодорхойгүй харилцааны талаар уншлага байх болно. За яг тодорхойгүй харилцаа шүү, situationship гэсэн үг. За тодорхойгүй харилцаанд байгаа хүн чинь яг одоо таны талаар ямар бодол мэдрэмжтэй байна. Тэгээд танд хэлэхгүй нуугаад байгаа юм байгаа юу? Байгаа бол тэр нь юу вэ гэдгийг харна. За нэмэлттээр болохоор та энэ хүнтэй учирсан зорилго чинь юу юм бэ гэдгийг харах болно. За тэгээд та ирээдүйд энэ хүнтэй нийлэх үү, харилцааны урт хугацааны ирээдүй ямар байхыг харна. Та энэ харилцаан дээрээ юу хийсэн нь зөв юм бэ гэдгийг бас харах болно. За ингээд уншлага эхлүүлье. Маш их баярлалаа. За одоо бүгдээрээ 1-р бүлгийг сонгосон хүмүүсийнхаа уншлагыг эхлүүлье. 1-р бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Zebra гэдэг картыг сонгосон байх учиртай. За тийм уншлагын явцад бидгийн таниалгах ч юм уу аль эсвэл голоор нь яг шингийн юм уух шаардлагатай болно. Тэгээ янз бүрийн дуу чимээ гарах юм бол тэрийг битэнийх тоогоорой. Битэнийх ач холбогдол өгөөсэй гэж хүсэж байна. За эхлээд болохоор та яг энэ бодож байгаа тодорхойгүй харилцаанд байгаа хүнийхээ талаар та өөрөө одоо яг ямар мэдрэмжтэй байгаа вэ гэдгийг эхлээд харъя. Тэгээд таны бодож байгаа үний чинь бодол мэдрэмж рүү оръё. За ингэж асуухад болохоор нь штэ та одоо ч гэсэндээ ер нь энэ харилцаан дээр аюу ирээдүй хардаг. Яг ингэж боддог бууж ирээд байгаа байхгүй. Хэрвээ таны энэ бодож байгаа хүн чинь танд яг зүрх сэтгэлээ өгчих юм бол яг тань дээр ингэж нээлттэй хандаад эхлэх юм бол яг танд зүрх сэтгэлээ өгөөд зориулаад эхлэх юм бол та хоёрын харилцаа одоо ингэж маш потенциалтай айгүй гоё аз жаргалтай харилцаа байх болно гэдэгт та одоо ч гэсэндээ итгэдэг хിവэрэ байгаад байгаа. Гэхдээ 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө одоогоор жоохон энэ харилцаанаас цухтж байгаа харагдаж байна. Гэхдээ яг хөө ингэж за бит хоёрын харилцаа тодорхойгүй байгаад байна те. Гэхдээ заавал тодорхой болох гэж би одоо яарах албагүй. Заавал одоо ингэж нэг бол харилцаа албан ёсных болгоно аль эсвэл харилцаагаа ерөөсөө ингэж яг энэ зэгт нь ингэж дуусгана гэсэн ч юм уу те. Тийм том шийдвэр гаргахаас яг үнэндээ та бүхэн маань өөрсдөө сэтгэл дотроо зүхтааж байгаа. Өөрсдөө тэр нь ерөөсөө бэлэн биш байгаад байгаа харагдаж байна. Тэгээд яг үнэндээ энэ харилцаан дээр та бүхэн яг ингээд амар хулж байгаа, дайгаа зүхтаагаад байгаа гэхээс илүүтэй бараг яг ингээд харилцааны ирээдүйд цаашд яахыг одоогоор зүгээр ингээд хойшлуулад те түр ингээд тодорхойгүй чигтэнд орхихыг та бүхэн өөрсдөө сонгоод байгаа. Энэ нь гэхдээ өөр айгүй зөв зүйл байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Яг юун дээр зөв зүйл юм бэ гэх юм бол яг одоо ингээд харилцааны ирээдүй цаашаа ямар байхаараа энэ төр гээл те тэрийг үзэхээр мэдэгдэн л дээ. Гэхдээ яг энэ хүнээ ингээд одоогоор жоохон сул чөлөөтэй орхиод нэг их тоохгүй байхаар шийдэд байгаа ч нөгөө хүнд ч тэгээ дээрэс нь та хоёрын харилцаанд яг үнэндээ айгүй хэрэгтэй зүйл байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Учир нь 1-р бүлгийнхэн маань те энэ харилцааг нэг бол дуусгая, нэг бол албан ёсны харилцаа болгож бүр ингээд шахъя гэж юусэн яарахгүй. Зүгээр ингээд маш тайван байдлаар энэ харилцаанд хандж байгаа. Тэг нөгөө хүнээ та бас яг үнэндээ сэтгэлдээ айгүй ойлгодог. Та өөрийн мэдлэхгүй таны зүүн совинчин гэх юм уу бараг таны ингээд зарим талаар бүр ингээд хамгаалагч сахиуснууд ч хүртэл энэ харилцаанд оролцоод ингээд
энэ харилцаан дээр боломж олгох үйлдэлүүдийг та өөрөө хийгээд идэг. Энийгээ гэхдээ ер нь бол яг бодит байдал дээр та бол мэдэхгүй. Гэхдээ ингээд бүр сайн бодоод дүгнэх юм бол өөрийнхөө дотоод мэдрэмж рүү бүр аюу өнгийгөд харах юм бол яг үнэндээ бүх зүйлийг та энэ хүнийхээ төлөө хийгээд идэг. Энэ харилцааныхаа төлөө хийгээд идэг. Тэгээ одоогоор бол ингээд за болох юм яг болдгоороо болно. Үнэхээр бит хоёр ингээ хамт байх хэрэгтэй бол бит хоёр ирээдүйд хамт байна. Үгүй болвол би энэ хүнийг бас тайван сул чөлөөтэй ингээд let go хийгээд орхиод явахтаа бэлэн байна гэж бодож байгаа. Тийм энерги нэгдүгээр бүлгийнхэнд маань айгүй хүчтэй байгаад байгаа хүзүүр дээр гарч ирж байна. Гэхдээ яг нэгдүгээр бүлгийнхний маань хүсэж байгаа бас зарим нэг зүйл байна л да. Тэр нь болохоор юу юм бэ гэд тэгэхээр та энэ бодож байгаа хүнээ тань руу зүгээр ингээд нэг юм зоригтой алхмууд хийгээд байгаасаа гэж хүсдэг. Баатрын саваа дээшээ харж гарч ирж байна гэхээр ер нь бол нэгдүгээр бүлгийнхний маань хүсдэг зүйл бол энэ хүн танд татагддаг байгаасаа, энэ хүн таныг гэдэг байгаасаа ялангуяа юм бүр физикал бие махбодын таталцлыг та энэ хүнээс мэдрэхийг айгүй хүсдэг. Заавал энэ хүн чинь тань дээр ингээл айгүй урт хугацааны ирээдүй хараад айгүй том юмнууд амлаал бүх хэлсэн ярьсандаа хүрээд яг ингээ хосууд болох тийм юмыг та хүсэж идэг гэж бол харагдахгүй байна. Яг хүсэж байгаа л байх л да. Гэхдээ энэ бол одоо ингээд таны хамгийн ойрын хугацаанд яг одоо хүсэж байгаа зүйл ч ерөөсөө биш аахгүй юу? Таны ингээд айгүй хурдан хугацаанд ер нь энэ хүнээсээ байнга хүсдэг зүйл чинь гэх юм бол тань руу татагддаг байгаасай, тань руу зоригтой үйлдэлүүд хийгээсэй тэрнийхэн цаана нь ингээ амар урт хугацааны төлөвлөгөө доктортой байдал танд ингээд амар том амлалтууд өгөх юмтертэй тийм шаардлага байх албагүй. Хамгийн гол нь ингээ бүх бие махбод зүрх сэтгэлээрээ зөвхөн таныг л гэдэг байгаасай гэж та айгу хүсээд идэм юм. Гэтэл нөгөө хүн ч үгүй ингээд дотгошооноо хит их юм бодоод яах гээд байгаа мэддэхгүй тань сайн юм уу юм уу таныг гэдэг юм уу тэр нь ерөөсөө ингээд айгу нууцлагдмал тийм байдлаар ингэж айгу удаа яваад байгаа нь таныг айгу шаналгаад байгаа гэх юм уу. Та энэ хүнээсээ илүү ингээд юм нээлттэй, хичээл зүтгэлтэй, сонирхолтой одоо тийм зан ааш үйл хөдлөлийг хүсэж хахад энэ хүн болохоор тэгдэггүй. Ингээд ер нь бол танаас зайгаа бариад айгу дотгошооноо бодлуудаа ерөөсөө танд илэрхийлж хийлж ярихгүй нээлттэй юу хүсээд юу болоод байна юу болохгүй байна тэрийг ерөөсөө тантай ингээд ярилцахгүй айгу хаалттай байгаад байдаг нь таны жоох урмыг хуглаад байгаа байдалтай бол харагдаж байна. Гэхдээ яагаад ч юм та энэ хүнийг бас өөрт ч хайртай гэдэгт айгүй итгэдэг гэж бол хүзүр дээр гарч ирж байна. Тэрийг та юу нь мэдэрдэг. Тэгээ энэ хүн танд юу нь өөрөө төрүүлээд зүрх сэтгэлээ илэрхийлээд, зүрх сэтгэлээ илчлээд ер нь таныг их зүрх сэтгэл энэ хүнд байгаа. Энийгээ энэ хүн тань руу чиглүүлээд ил гаргаж эхэлсэн тэр цагаас эхлээд та хоёрын харилцаа бол ингээд бүр маш гоё power couple болно. Ингээд ерөөсөө л бүр та хоёр өөр хинтэй ч ингээд нийлээд явснаас илүү хоорондоо маш гайхалтай нийцэлтэй байх тийм харилцааг бие биентэйгээ үүсгэж чадна гэж та бол одоо ч гэсэндээ боддог бол хүзүр дээр гарч ирж байна. Ерөнхий энергиудыг харахад болохоор гэхдээ 8 аяга доошоо арж гарч ирсэн. Ер нь бол штэ хэдийгээр та одоогоор энэ хүнийг ингээд тавьж явуулаад энэ харилцаан дээр та аль болохтэй ингээд өөрийнхөө тайван байдлыг нэгдүгээрт одоо тавьж байгаа ч гэсэндээ тэгээд байгаагийнх нь бас яг нэг далд шалтгаан нь юу вэ гэх юм бол энэ хүн чинь угаасаа таныг орхиж чадахгүй, та ч энэ хүнийг орхиж чадахгүй. Ер нь бит хоёрын дунд ингээ маш их дурсамж байгаа. Дурсамжаас ч илүү зүйл бит хоёрын дунд бүр байж иж магадгүй. Бүр ингээ хувь заяа нэг нэгэндээ ингээд өнгөрсөнд тусалж дэмжиж ийсэн, нэг нэгнийхээ төлөө зогсож ийсэн тийм гүнзгий мэдрэмжүүд бит хоёрын дунд байгаа. Тийм учраас бит хоёр бол нэг нэгнээ угаасаа орхиж чадахгүй. Хичнээн ингээд би биенээсээ салаад холдоод явсан ч гэсэндээ бит хоёр нэг нэгэн дээр эргээд ирнэ гэж та бол бодож байгаа харагдаж байна. Тэгээ яагаад ч юм ирээдүйд та энэ хүнтэй хамт байхдаа маш аз жаргалтай байж чадна. Бүх зүйл ер нь ингээд айгуу гоё өөдрөгөр болно бүтэн гэсэн нэг тийм итгэл таны бодол санаанд чинь бараг нэг биш заяа. Бүр ингээд зүрх сэтгэлд чинь зүүн савинд чинь байгаад байгаа хүзүр дээр гарч ирж байна.
Тэр болтол гэхдээ та яг өөр сонголтууд энтрийг болвол бас өөрийнхөө амьдралд байлгаж яана л та. Энэ хүнээс өөр хүнтэй магадгүй харьцах ч юм уу, тэгээ бичиж үзэх ч юм уу, уулзах ч юм уу. Тэрэн дээр бол та нээлттэй хандж гин. Энэ хүн ч гэсэндээ одоо яг магадгүй тодорхойгүй харилцаа гэдэг чинь өөрөө хэцүү шүү дээ. Тэгээ энэ хүн ч гэсэндээ магадгүй өөр хүмүүнтэй харьцаж явах ч юм билүү те. Тэгээ тийм юм боллоо гэхэд тэрийг ч гэсэндээ та нэг хүн дээр хүлээж авч тэрэн дээр ингэж айгу шаналж зовж тэрийг айгу big deal болгож стресстгүй байхаар ер нь шийдсэн байгаа даа хүзүүр дээр гарч ирж байна. Тэгээ таны талд гарч ирсэн oracle болохоор энэ. За таны талд гарч ирж байгаа oracle болохоор stay optimistic about your love life. За хайр дурлалынхаа харилцаанд ер нь өөдрөг хандаа гэдэг утгатай ийм карт гарч ирсэн. За positive thinking and faith will bring you romance. За ер нь бол эерэг үзэл бодолтой байх те харилцааныхаа ирээдүйд итгэлтэй хандах нь танд яг хүсэж байгаа одоо тийм romantic харилцаагч авчрах болно гэдэг утгатай карт гарч ирж байна. Тэгэхээр ер нь бол агуулгын аюул зөв таарж байна. Та бүхэн зүгээр ингээ аюул гоё өөдрөг байгаад юмсыг цаг хугацаанд нь даатгаад те ингээд байж явах юм бол магадгүй үнэхээр та хоёр болох ёстой бол бүтэх ёстой бол тэгээ болж бүтнэ гэдэгт нэгдүгээр бүлгийнхэн маань өөрсдөө аюу итгэж байгаа харагдаж байна. За одоо болохоор нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн маань бодож байгаа хүний энэ харилцаан дээр яг ямар байр суурьтай байгаа вэ гэдгийг харъя. Тэгж асуухад болохоор таныхаас ер нь жоохон арай өөр энерги гарч ирж байна л да. За одоо болохоор таны бодож байгаа тодорхойгүй харилцаанд байгаа хүн чинь яг яагаад энэ вэ гэхээр штэ. Энэ харилцааныхаа төлөө ер нь бол яг хичээж чадсангүй гэдэгтээ айгүй их харамсаад байгаа харагдаж байна. Магадгүй штэ тийм өнгөрсөн 3 сарын хугацаанд гэх юм өнгөрсөн 12 дугаар сар, 11 дугаар сар, 10 дугаар сар яг энэ хугацаанд энэ хүн өөр одоо ингээд амьдралын асуудлууд энэ төр байсан ч гэсэндээ хамаагүй те тантай харилцаан дээр айгүй хичээх байсан юм аа. Яг хичээх ёстой баг ингээд нэг тийм эцсийн боломжит үе энэ хүнд баг ирж хахад те энэ хүн хичээж чадаагүй. Яагаад ч юм энэ хүнд ингээд ганцаараа байх, өөр асуудлуудаа шийдэх, ажил төрөл мөнгө санхүүтэй холбоотой, үүрэг хариуцлагатай холбоотой асуудлуудаа ингээд шийдээд тэр хугацаанд ингээд ганцаараа байх шаардлага энэ хүнд бол ялтчгүй байсан. Тэгтээ тэр үе болохоор яг үнэндээ тантай харилцааны төлөө айгүй хичээх шаардлагатай үе болж ирж исэн юм байна. Ер нь яг тийм одоо надад баг байсан те эцсийн боломж байсан юм байна. Гэтэл би тэр үед одоо тань дээр те ингээ хичээж чадаагүй. Тэрнээс болоод ер нь харилцааныхаа ирээдүг бүр баллаа тавьчлаа л гэж энэ хүн бол бодож байна. Яагаад ч юм ингээ та хоёрын хувьд заяа хоёлаа ингээ уруугаар доош хараад ирэхсэн юм шиг энэ хүнд санагдаж байгаа. Яагаад вэ гэхээр одоогоор бол таныг ерөөсөө ингээд амар logical ер нь бол юм айгу хүүтэн болцсон гэж бодож байна л да. Өөрт нь ерөөсөө юм халуунд бол хайр сэтгэлээр та хандхаа болцсон. Та ер нь бол өөрөөс нь зүрх сэтгэлээ татаж аваад ирээдүгээ яг ингээд энэ хүнгүүгээр хараад тэ шийдээд сонгоод бараг яг явахаар болчлоо л гэж энэ хүн бол бүр харж байгаа. Хүзэр дээр бууж ирж байна. Тэгээ ерөөсөө ингэж зай авах ёсгүй байсан, цаг алдах ёсгүй байсан. Би яг энэ хүн рүү ингээ фокуслах ёстой байсан. Тэгж чадаагүйгээс болоод би яг ингээд харилцаан дээр үнэхээр боломжоо алдчихлаа. Одоо би яг яаж ч хичээсэн те энэ хүний буюу одоо таныг буцаагаад эргүүлж өөрийн болгож чадахгүй мэн гэсэн тийм сөрөг бодлуудтай байгаад байгаа бол одоогоор харагдлаа. Тэгээ devil дээшээ харж гарч ирж байна л да. Энэ хүн чинь ер нь бол танд маш их татагддаг, таныг харддаг. Ер нь бол одоогоор нь шүү дээ таны бүр ингээ өөр хүмүүнтэй болцсон байх вэ? Өөр хүнтэй уулзчих ах вэ? Энтэр гэж бүр тэгэж айж хардж байгаа.
таныг юм өмчлөж байгаа мэдрэмж энэ хүнд чинь бол маш их байгаад байгаа харагдаж байна. Энэ хүн чинь ч гэсэндээ тантай харилцаан дээр маш их потенциал хардаг. Гэхдээ бас нэг сонио орж ирээд байгаа мессеж нь болохоор та сүүлийн үед ингээд нэг тийм анхаарал чи энэ хүн рүү биш шал өөр юм руу яваад та магадгүй ингээд улам их гарч ордог болоод эсвэл улам хөөрхөн болоод улам өөртөө анхаарлаа хандуулдаг болоод байгаа юм шиг энэ хүнд та санагдаж байгаа. Тэгээд ерөнхийдөө бүр ингээ хардаад байгаа энэ нэрийг болвол айгүй хүчтэй байна. Таныг яг өөр хүнтэй болчихвоо, өөр харилцаанд орчихвоо гэж бодоод ер нь бол одоогоор яг ингээд өөрт чинь маш их obsessed байгаа гэх юм уу. Ингээд таныг бүр ерөөсө бодохгүй байж чадахгүй, таны талаар санаа зовхгүй байж чадахгүй. Бүр ингээд ямар нэгэн сэжүүр энтер олох гэж хүртэл бүр ингээд янз бүрийн байдлаар тэгээ сошиал медиа энтрийг чинь хүн ухаж байгаа ч гэж болвол магадгүй үзэр дээр гарч ирж байна. Тэгээ таныг ер нь бол өөрийг нь яг хайрлахаа болчлоо. Өөрөөс нь зүрх сэтгэлээ татаад авчлаа гэж бодож байна. Гэхдээ та болохоор өөрт нь яг ямар их сэтгэл гаргадаг байсан, ямар их хайр халамж үзүүлдэг байсан, ямар гоё халуун дулаан сэтгэлээр энэ хүнд ханддаг байсан бэ гэдгийг энэ хүн ч айгүй сайн мэддэг. Тэрийг ч гэсэндээ айгүй ингэж нандинаж явдаг байгаа байхгүй юу. Гэтэл одоо болохоор та тэр бүх зүйлээ яг ингээд энэ хүнээс ингээд татаад авчиж байгаа юм шиг энэ хүнд бол санагдаж байгаа гэж бууж ирж байна. Тэнэс сонирхолтой орж ирж байгаа мессеж нь болохоор байна шүү дээ тий. Энд дээр бас баатрын саваа гарч ирж байгаа байхгүй юу. Энд дээр бас баатрын саваа гарч ирсэн. Таны хүсэж байгаа зүйл болохоор ер нь их заавал амар урт хугацааны юм яг одоо тий харуулж ингэж амлаад авах шаардлагагүй. Зүгээр ингээд танд яг айгуу татагдж байгаа гэдгээ илэрхийлээсэ гэж та бол энэ хүнээс хүсэж идэг гэсэн шүү дээ. Энэ хүн чинь бараг таныг яг нэг иймэрхүү зүйл хүсэж идэг гэдгийг бас мэддэг. Тэгээ энэ чинь энэ хүний тийм хийж чадахгүй юм биш. Яг ингээл одоо тань руу сэтэ хаяал те тань руу татагдах болгондоо ингээл үйлдэл хийгээл айгүй ингээл бие мах бодингүү харилцаа энтерт байнгаараа от ч юм уу те. Ингээд энэ хүн хүсэхгүй биш хүсэж байгаа чадахгүй биш чадна. А гэхдээ хамгийн гол юм нь өөрөө зүгээр юм хоёрын хооронд энэ харилцаанд энэ хүн хандахыг хүсэхгүй байгаа байхгүй юу. Энэ бол бүр яг уншлагын тэр гол point нь байгаа даа. Хэрвээ яг одоо энэ хүн тань дээр ийм player те богино хугацааны ирээдүй харж хоёрын хооронд үйлдэлүүд хийх юм бол магадгүй та хоёрын харилцаа одоо зүгээр ийм situationship биш бүр маш toxic харилцаа болчих магадгүй. Хизээч ингээд дуусгүй тэгсэн хэрнээ эхлэхгүй те өөгч биш булчирхаач биш яг ингээд жинхнээсээ situationship болоод гацаад үлдчихэж магадгүй гэж энэ хүн чинь бодоод тань руу юм хоёрын хооронд үйлдэл хийхгүй байгаа даа гэж гарч ирж байна. Тэгэх тусмаа энэ хүн бол надад танд бүр үнэхээр хайртай сэтгэлтэй мэт тийм мэдрэмжийг энэ уншлаган дээр өгч юм л та. Тэгэхгүй яагаад вэ гэх юм бол танд хайргүй болвол энэ хүн ч одоо ингээл те танд худлаа яриад таныг love bombing хийгээл. Love bombing гэдэг бол амар хайртай дуртай юм шиг үйлдэлүүд хийж байгаа л таныг өөртөө татчихал алга болохыг хэлдэг. Тийм үйлдэлүүд энэ төр хийгээл аль эсвэл өөртөө чинь зүгээр ингээ friends with benefits ч юм уу те тэгэж явбал явах байхгүй. Энэ хүн ерөөсөө тийхгүй байгаад байгаа нь иймэрхүү зүйл болох вэ гэдгээс маш их айж байгаа. Тэгээд яг өөрөө юу хүсэж байгаа юм бэ гэд тэгэхээр вэ штэ те яг тантай юм урт хугацааны яг энэ хүн дугаас ингээд харилцаанд бэлэн болохгүй байгаад байгаа шалтгаан байна. Тэр асуудлуудаа давчаад энэ хүн тантай ингээд айгүй тийм гоё урт хугацааны ирээдүйтэй аз жаргалтай харилцаа хүсэж байгаа байхгүй юу? Тэгээ тийм учраас ингээд тань руу хамаагүй үйлдэл бол хийдэггүй байсан. А тэгэж явж байгаад яагаад ч юм таныг бүр одоо ингээд алдчихж байгаа юм шиг юм мэдрэмжийг энэ хүн аваад байгаа гэж хүзүр дээр бууж ирлээ. За, ер нь ордуудыг хэлэх юм бол юу штэ тий. Таны өөрийн чинь орд айгүй хүчтэй ихэр хумах жинлүүр байх боломжтой. За нөгөө хүний чинь орд ч гэсэндээ ихэр хумах жинлүүр арслан хонь нум ийм орттой байх боломжтой. За дээрэс нь нэмэлтээр хилэнц матар үхэр орж ирж байна. А бас арслангийн орд орж ирж байна. Охины орд бас байгаа юм байна. За тэгэхээр ер нь бол баг бүх орд гараад ирвүү яв.
таны аль эсвэл нөгөө хүний ч орд байх боломжтой. Тэгээ яг одоогоор бол таны бодож байгаа юм чинь маш их зүрх сэтгэлийн шархалчихсан байдалтай байгаад байгаа харагдаж байна. Ерөөсөө яг ингээд бит хоёр салчлаа, болчлоо гэд. Тэгээ энэ хүний зүрх сэтгэл яагаад ч юм бүр юм шинэхэн байдлаар бүр ингээд шархалцсан байгаа болвол харагдлаа. Хамгийн багадаа 3 хоног уртдаа 3-7 хоногийн өмнө ч юм уу та хоёр маргалдаж муудалцсан, аль эсвэл та энэ хүний гомдоосон, би бинийгаа гомдоосон ч юм уу те бүр ингээд за хоёлын өрн цаашаа харилцаа болио энэ төр гэд нэг тийм зүйл та хоёрын дунд босон ч байж иж магадгүй харагдлаа. Тэгээ хамгийн гол нь болохоор энэ хүний одоогийн бодол мэдрэмж болохоор таныг яг өөрт нь ерөөсөө татагтахаа болчлоо л гэж бодож байна л доо. Та ерөөсөө энэ хүн рүү ингээд тэмүүлэхээ, энэ хүн рүү татагтахаа, энэ хүний хүсгээ ер нь бол болчлоо. Тэгээд ер нь бол энэ харилцааг бараг дуусчлаа даа л гэж бодож айгүй их шаналаад байгаа харагдаж байна. Яг танд орхигдсон, хаягдсан байдалтай байгаа мэдрэмж бол энэ хүнээс маш хүчтэй мэдрэгдэж байна. Тэгээ гарыг нь тавьсан байгаа хүн нь бүр ингээд та байгаад байгаа байхгүй юу? Яг тийм мэдрэмжийг энэ хүн бол одоо тантай харилцаанаас авч ийна гэж гарч ирлээ. За энэ хүнийхэн талд болохоор 2 oracle бууж ирсэн. За тэгэхээр эхний хүзэр болохоор let go of control issues. За альва юмсыг ер нь контролтгой болох гэдэг карт гарч ирлээ. Allow this situation to unfold naturally. За одоогийн та хоёрын байгаа нөхцөл байдлыг тэгээд натуралаар нь ер нь бол одоо аясаар нь яаж ирэхийг ингээд харах гэдэг утгатай хүзэр гарч ирж байгаа хгүй. Тэгэхээр энэ хүн бол ингээд бүх юмыг контролдох хичээхээ одоо төр болоод ер нь цаашид харилцаа яах нь та хоёрын дунд юу болж өрнөх нь тэрийг харъя гэсэн бодолтой байгаад байгаа харагдлаа. За тэгээд reconciliation гэдэг хүзэр гарч ирсэн. Энэ бол эргэж нэгдэх, ер нь эргэж нийлэх гэсэн утгатай үзэр. За someone from your past is returning to your life. За өнгөрснөөс жинхэнэ нэгэн амьдралд чинь буцаж ирж байна гэдэг утгатай үзэр гарч ирж байна л та. Тэгэхээр ер нь бол та хоёр эргээд нийлэх байх, болчих байх, бүтчих байх гэж энэ хүн бол бодож байна. Ер нь бол ирээдүйд та хоёрыг салахгүй, ер нь та хоёр эргээд нийлэх байхаа буцаад ингээд бит хоёр нэгднэ гэсэн ийм итгэл бол энэ хүнд байгаад байгаа харагдаж байна. Тэр болтол юмсыг хит их контролдохгүй өөрийгөө бас ингээд жоохон контролдох гэдэг хүн юм шиг байх юм. Зүрх сэтгэлээ ингээд дарж мардаг. Аль болох хийхгүй байхыг ер нь бол хичээсээр шийдсэн юм шиг бол гарч ирлээ. За одоо болохоор энэ хүний танаас нуугаад байгаа зүйлийг харъя. I see. Oh, that.
энэ хүний танаас нуугаад байгаа зүйл болно шүү дээ тий. Нөгөө ингээ баахан measure arcana гарч ирээ би бүр ойлгохгүйс ахгүй. За үзэж чадгаа ойлгож байгаа юм биш үстэй энэ ч одоо гэж арайч гүйл юм л та яг л бодсон зүйлс батлагдаж гарч ирж байна. Таны энэ бодож байгаа хүний амьдрал дээ шүү дээ тий. Дуусаагүй удаан үргэлжилж байгаа нэг тийм хэцүү зүйл байгаад байгаа. Гэхдээ энэ нь болохоор илүү нэг тийм амьдралын хэв маягтай холбоотой зүйл байгаад байгаа харагдаж байна. Одоо ингээд жишээ авах юм бол өртөө ингээд айгүй их удаад идэх ч юм уу тий. Нэг хүнд нөхцөл байдлаас гарах шаардлагатай байгаад идэг. Тэгжиж энэ хүний амьдралд бас ингээд нэг тийм шин сайкл, шин мөчлөг эхлэх гээд байгаа байхгүй. Гэтэл яг тэр нэг өнгөрсөн дэх зүйл нь ингээд одоо болтол өөрийнх нь хамаг энерги, цаг хугацаа тий. Одоо тэгээд ирээдүрүүгээ харах алсын хараа юу байдیں۔ Тэр болгоныг нь ингээд сороод байгаад байгаа. Тийм асуудал энэ хүний амьдралд байна. Тэрнээс биш энэ хүн чинь танд бол угаасаа бүр маш их хайртай. Хайртай юу, сэтгэлтэй юу гэдэг дэр ерөөс ямар ч эргэлзэх шаардлагагүй бол хайртай маань. Тэгээ нуугаад идэг зүйл нь юу вэ гэхээр яг ийм асуудал бол үнэхээр байгаад байгаа. Энээсээ гарч чадахгүй байгаа. Энэ нь гэхдээ амар муухай том асуудал гэдгийг ер нь бол танаас нуугаад идэг. Та болохоор одоо ч ер нь гадралж иж магадгүй. Гэхдээ одоо ингээд 100% байлаа гэхэд энэ хүн танд ерөөсөө асуудлынхаа нэг 10-аас 20%-ийг л ил болгож хийлж ярьдаг. Үлдсэн те 90-80%-ийг болвол амар нуудаг гэж гарч ирж байна. Яагаад нуугаад байдсан бэ гэхээр нь штэ тий бүр нуух гэж бүр арайд эндүү хичээгээд идэг харагдаж байгаа байхгүй. Сэтгэл санаа амар муу. Үнэхээр яг ингээд тий өөрийгөө яая гэж байгаа амар юм хэцүү байдалтай байгаад байгаа хэрнээ тантай уулзахаараа энэ хүн чинь ингээд зүгээр байгаа юм шиг байх гэж амар хичээдэг. Бүр ингээд өөрийгөө бүр хүчилж хичээгээд идэг. Шалтгаан нь болохоор юу вэ гэхээр энэ хүн таны нүдэнд амар өөртөө ихтгэлтэй амжилттай тий бүх юм нь болж бүтэж байгаа бүх зүйл нь сайхан байгаа юм айгу мундаг хүн шиг харагдах гэж хичээдэг. Тэрнээс биш цаана нь болохоор бүр ингээд амьдралд нь айгу удаан үргэлжилж байгаа. Тэгээд энэ зүйл нь дуусч ижил энэ хүний нэг санаа амарч тий энэ хүн эрх чөлөөтэй болж өөртөө ихтгэлтэй болж ингээд тантай харилцаан дээр яг танд гоё ингээд анхаарлаа хандуулаад таныг хайрлаад явах тэр боломж нь нэгдэх байгаа хгүй. Тэгтэл тэр зүйл ерөөсө дуусахгүй байгаад байгаамаа гэдгийг энэ хүн өөрт чинь яг 100% ойлгуулж илэрхийлж чадахгүй нуугаад идэг. Шалтгаан нь болохоор энэ хүн чинь бас бусдад ингээд аль болохтэй амжилттай, ганган, баян чинэлэг, өөртөө ихтэй амжилттай байгаа мэт харагдахыг айгүй хичээдэг. Тэгээ ерөөсөө та хоёрын харилцааг ингээд зогсоогоод байгаа тодорхойгүй байлгаад байгаа шалтгаан бол энэ хүний амар удаан амьдралд нь ингээд үргэлжлээд байгаа амар хүнд нөхцөл байдал байна. Тэрнээсээ болоод ерөөсөө ингээл үеэс үед ялтчгүй ингээд танаас зам салаад явчаад идэг. Гэтэл өөрт нь бол цаана нь айгүй том асуудал байгаа шүү гэдгийг танд угаасаа нуугаад хэлж чаддгүй л гэж хүзүр дээр бол гарч ирлээ. За өөрөөс нэг нууж байгаа зүйл нь юу юм бэ гэхээр амьдралыг ер нь бол одоо бараг тгээс нь эхлүүлээд байна энэ хүн. За таны энэ бодож байгаа хүн хэдэн настай ч байх хамаагүй заяа. Одоо л яг ингээд сургуулаа төгсөөд их сургуульд ороод явах гэж байгаа хүүхд шиг ийм энергитэй байгаад байна амьдралд. Ажил төрөл хийж байгаа ч гэсэндээ одоо л мөнгө төгрөг яг ингээ олж хуримтлуулж эхэлж байгаа юм шиг. Эсвэл бүр ингээ эхлээгүй байгаа ч юм шиг энергитэй. Тэг хамгийн гол нь яг одоогийнхоо байгаад байгаа байдлаар тантай хамт байх юм бол таныг аз жаргалтай байлгаж чадахгүй. Тэгээд ийм зүйлийг өөртөө бас энэ хүн хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ танаас айгүй нуудаг гэж болвол харагдаж байна. Ерөнхийдөө бол ингээд тэ хар үгээр хэлэх юм бол би ерөөсөө чамд одоогоор тохирох хүн биш байгаад байна. Би чиний хэмжээнд ерөөсөө хүрэхгүй байгаад байна тий. Тэг чи зүгээр гэжсэн ч гэсэндээ хамаагүй би бол одоо ийм сул дорой амьдралд тэ бүх зүйлийг ингээд дүнгиж шинээр тгээс нь эхлүүлээд явж явах үедээ одоо ингээд амар гоё сайхан зүйлсийг хүртэх хэвээр айгуу гоё аз жаргалтай харилцаанд байх хэвээр ийм хүнийг өөрийнхөө дэргэд ингэж байлгаж доош нь татмааргүй байгаад байна гэдэг бас нэг юм бодол байна. Ийм мэдрэмж байгаад идгээ бас ер нь танаас нуугаад идэг. Таныг болохоор ер нь маш их хүндэлж биширдэг. Ер нь бол маш үзэсгэлэнтэй, альсвал маш царайлаг тий.
сэтгэл татам ийм хүн гэж болвол энэ хүн таныг боддог байгаа байхгүй юу? Ер нь бол таныг одоо ингээ хин нэгэнтэй хамт байх юм бол амар гоё аз жаргалтай, бүх зүйлтэй элбэг дэлбэг харилцаанд байх ёстой хүн гэж бол боддог. А гэтэл энэ хүн болохоор тэрийг яг одоогоор танд өгж чадхааргүй нөхцөл байдалд байгаа. Тэгээд одоо ийм ялгаатай тий харилцааны тэнцвэргүй нэг нь айгу давуу, нэг нь айгу дутуу тийм нөхцөл байдал бас энэ хүн байх тал дээр бол айгу сэтгэл ханамжгүй байгаа. Ийм зүйлийг танд ч тэр өөртөө ч тэр хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгийг нууж байна. За тэгээд өөр нэг асуудал нь болохоор гэр бүлийн асуудал айгүй их байгаа гэж гарч ирж байна. Ер нь удаан дуусахгүй байгаа асуудал нь яг өөрийнх нь аав ээжтэй хамаатан садантай ч юм уу тий аль эсвэл бүр нэг тийм ёс заншил уламжлал бүр цаашлаад эхлэх юм бол шүүх байгууллага том институт компаниуд ч юм уу тиймэрхүү юмнуудтай нэлээд юм том асуудалтай байгаад байгаа. Ганцхан ингээд таны бодож байгаа хүнтэй чи хамааралтай биш. Энэ хүнийг чинь тойрсон айгүй олон хүнийг хамарсан маш том асуудал донд байгаад байгаа учраас энэ хүн чинь бүр юм айгүй өөртөө ихтгэлгүй болсон. Өөртөө ихтгэлгүй болохоос гадна энэ харилцаанд ч ингээд ихтгэлгүй гой юм бодоод мөрөөдөөд тэ өөртөө ихтгэлтэй байгаад за би тэдэд сарын дараа гэхэд тийм юм хийн цааш тэнгэн тэгэн энэ хүнтэй буюу одоо тантай тэ цаашаа харилцаагаа ингэж тэгэж авч явна гэсэн. Ерөөсөө тийм гоё юмнууд бодох сэхээгүй, сөхөөгүй болчиход байгаа гинэ. Тэгээ энийгээ танд бас яг хэлж илэрхийлж ярьдаггүй шалтгаан нь гэх юм бол таныг өөрт нь айгу санаа зовчно гэж боддгийм байна. Аль эсвэл та энэ хүнийг айгу сул дорой юм байна. За надтай ерөөсөө ингээд тий угаасаа л болж бүтгэхэргүй, угаасаа л таарч тохирч нийцхэргүй хүн юм байна гэд ингээд бодоод өгөн чинь гэж бодоод энэ хүн айгаад идэг. Тийм учраас ингээд танд яг энэ нууж байгаа асуудлуудаа шууд тий айгу илэн далангүй илэрхийлж хэлж ярихаас илүүтэй дотроо нугаад хадгалаад яваад байх юм бол арай дээр байдаг. Та яг энэ хүний талаар энэ амар хэцүү үннийг мэдчихсэний оронд энэ хүнийг буруугаар ойлгочихсан дээр гэж энэ хүн чинь бол бодоод идэг. Тэрнээс биш энэ хүн чинь танд бүр маш их хайртай, маш их тасчихсан бөгөөд таныг гих сэтгэл олвол байгаа нь бүр маш тодорхой харагдаж байна. За ерөөсөө л ингээд tarot дотор хайр сэтгэлийг бэлэгддэг хамгийн том одоо тодорхой хүзүрнүүд бол энэ гурав байдаг. 6-гийн аяг, баатрийн аяг, хааны аяг эдгээр бүдрээ дээш арга гараад ирсэн. Ерөнхий энерги дээр шүү дээ бүр. Тэгээ энэ хүн бол таныг гих сэтгэл нь таныг хайр нь бол бүр маш гүн гүнзгий. Өөрт чинь бол үнэхээр бүр тасчихсан чин сэтгэлээсээ хайртай. Гэхдээ одоогоор бол өөрийгөө хангалттай мундаг хүн гэж мэдрэхгүй байгаад байгаа учраас өөртөө итгэлгүй байгаад байгаа учраас энэ их сэтгэлээ танд илэрхийлэхгүй нууж байгаа л гэж хүзүр дээр гарч ирлээ. За ингээд уншлага маань дуслаа. Баярлаа. Нэмэлтээр болохоор бид нэр та энэ хүнтэй яг яагаад учирсан? Тэгээд та хоёрын харилцааны ирээдүй ямар байх вэ? Та хоёр нийлэх үү гэдгийг харна. Тэгээд та энэ харилцаан дээр одоогоор яг яах хэрэгтэй вэ гэдэг зөвлөгөөг бас харах болно. Баярлаа. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Илений картыг сонгосон байх учиртай. За эхлээд та яг энэ тодорхойгүй харилцаанд байгаа хүний өөрөө одоо яг юу гэж бодож мэдэрч байгаа вэ? Тэр талаас нь эхлүүлье. Дараа нь энэ хүний хэсэг рүү оръё. За би ингээд ер нь жоохон ханиалгаад ч юм уу голоор нь юм уух юм бол намайг ойлгоорой. Энэ дээр битэнийх анхаарал хандуулаарай. За ингэж асуухад болохоор шүү дээ тий. Ерөнхийдөө жоохон шин тэгсэн ирнэ тодорхойгүй харилцаа байгаад байгаа юм шиг хүзүр дээр бууж ирж байна. Яагаад вэ гэхээр шүү дээ тий. 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө яг ингээд энэ харилцаа цаашид ингээд айгу токсик болоод эхлэх юм бол тий танд хортой болоод эхлэх юм бол хэрвээ тийм зүйл ер нь жоохон чатууга, бага чатууга тий ажиглагдах юм бол энэ харилцаанаас би шууд гараад явнаа. Би ерөөсөө ингээд амар эрүүл ухаантай энэ харилцаанд хандсан шүү. Айгу логикл энэ харилцаанд би хандсан шүү гэд 2 дугаар бүлгийнхэн маань ерөнхийдөө бол шийдсэн байгаад байгаа хүзүр дээр бол гарч ирж байна. Тэгээ ягаад ч юм 2 дугаар бүлгийнхний маань хувьд болохоор шүү дээ энэ хүнээс
ер нь бол хамааралтай болчихгүй гэсэн маш их айдас байгаад байгаа харагдаж байна. Хоёрдугаар бүлгийнхэн маань бол яг одоогоор өөрсдөө маш гоё бие даасан. Ер нь бол ингээд нэг харилцаанаас болоод ч юм уу эсрэг хүүснээсээ болоод ч юм уу зовоод шаналаад өөрийгөө зовоогоо даах юм нэг их байхгүй байгаад байгаа. Тийм байдалтай байгаа байхгүй юу? Гэтэл яагаад ч юм нэг юм айдас энэ харилцаан дээр танд төрөөд байгаа. Тэгээ энэ нь болохоор энэ хүн таныг орхичих үе, энэ харилцаа бүтэхгүй байх үе тэртэй гол нь их биш. Хамгийн гол айгаад байгаа юм чинь болохоор та энэ хүнээс өөрийгөө айгүй хараад болчих үе гэж эмээгээд байгаа хүзүр дээр бол гарч ирж байна. Би энэ хүнээс айгүй хараад болоод энэ хүнгүүгээр л байхгүй бол ингээ байж чадахгүй тий. Надад ингээ өөр бүх юм байсан ч гэсэндээ нэг л юм ингээ болохгүй дутаад байгаа юм шиг ийм мэдрэмжтэй би амьдраад эхлүүл яах вэ? Би яг одоогийнхоо ингээд амар гоё илбэг тайван амгалан сэтгэл хангалуун байгаад байгаа. Энэ байдлаа алдчихвал яах вэ гэж энэ хүнээс айгүй айгаад байгаа. Хэрвээ тийм зүйл болох юм бол тийм зүйл ингээд жоохон л танд мэдрэгдээд эхлэх юм бол энэ харилцааг шууд зогсооно. Яг өөртөө юу зөв бэ, юу хэрэгтэй вэ тэр зүйлийг би хийх болно гэж бүр хоёрдугаар бүлгийнхэн маань шийдчихэд байгаа хүзүр дээр гарч ирж байна. Тэгээ зарим нэг цөөн хүмүүсийн хувьд биш үү энэ хүнд нэг өөр сонголт байгаа гэдгийг та бүхэн өөрсдөө гэдэгт мэдж байгаа. Энэ хүн өөр хүнтэй хосууд ч юм уу, альсэл өөр хүнтэй харьцдаг ч юм уу, сайхан салаад удаагүй ч юм уу альсэл заавал хүн байгаад халбгүй. Утгагүй гадагшаана энэ төр явах гэж байгаа. Амьдралдаа ингээд илүү чухалчлах өөр юм хүнтэй байгаад байгаа гэж хэлж болно. Тэр талаар та хэрвээ мэдж байгаа болвол биш үү энэ хүнийг өөрөө яг ингээд төрүүлээд шийдвэрээ гаргах гэж бас бодож байгаа харагдаж байна. Би ерөөсөө энэ хүний өмнөр орж ингээ олон юм бодохгүй, олон юм ингээ ургуулж бодож эргэлзэж өөрийгөө зовоохгүй Хэрвээ үнэхээр энэ хүн чинь тантай ирээдүй хараад цааш та хоёр нийлэхэр байх юм бол энэ хүнээсээ та айгүй тодорхой байдал хүсэж байгаа. Ер нь ингээд надаас гадна өөр хүн дээр шийдвэр энэ төр гаргаж чадахгүй юмнууд ч юм уу байгаа бол өөр асуудал дээр шийдвэр энэ төр гаргаж чадахгүй юмнууд байгаа бол тэр болгоныгоо өөрөө шийдчихэд над дээр ингээд амар клин над дээр айгүй тодорхой зөвхөн ингээд намайг сонгоод ер нь бол цаашид хүрээд ирвэл ирнэ үзээ тэр сонголтоо энэ хүн өөрөө хийн биз гэж бодож байгаа байдал хоёрдугаар бүлгийнхэнд маань айгүй хүчтэй байна. Тэгээ сарны үзэр эхлээд ерөнхий энерги дээр дээшээ харж гарч ирсэн тэгэхээр ер нь харилцааны ирээдүй яг ямар байх вэ гэдгээс хоёрдугаар бүлгийнхэн маань өөрсдөө айгүй имэж байгаа харагдаж байна. Ер нь цаашид за бит хоёрын харилцааны ийм болчих байх, тийм болчих байх ингэх бах тэгэх бах гэсэн нэг тийм төлөвлөгөө найдвар хоёрдугаар бүлгийнхэн маань байхгүй гэх юм уу. Эсвэргээрээ гэхдээ бас яг хувь заяанд ер нь бол юмсыг жоохон даатгаад байгаа харагдаж байна. Огт найдвар бол байхгүй биш. За магадгүй бит хоёр бүр ингээ болчих юм билүү. Ерөөсөө ингээд нэг их хүлээл тавиагүй, нэг их найдвар тавиагүй юмнууд заримдаа амар гоёор иргэдэг тэгэх юм билүү гэж хоёрдугаар бүлгийнхэн маань итгэж байгаа хүзүр дээр гарч ирж байна. Эмпресс доошоо харж гарч ирж байна гэхээр энэ хүнээс болоод сэтгэлээ шархлуулахаасаа айгүй имээгээд байгаа хүзүр дээр гарч ирж байна л да. Магадгүй хоёрдугаар бүлгийнхэн маань ер нь бол яг одоо энэ тодорхойгүй харилцаан дээр байгаа хүнтэй жоохон төстэй дүү нэг тийм харилцааг өмнө нь мэдэрчээсэн байж магадгүй. Яг энэ хүнээс авч исэн мэдрэмж чинь айгүй хүчтэй байгаа дангууд яг тийм мэдрэмж өмнө нь бас авч исэн байх магадлалтай. Тэр харилцаа чи ерөөсөө нэг тийм сайнаар дуусаагүй тэр харилцаанд та аягүй шархалж исэн болвол магадгүй энэ хүн яг таныг тэгж шархлуулж магадгүй ч юм шиг илүү хайрласнараа ингээ хохирчих үедээ гэдэг айдас хоёрдугаар бүлгийнхэнд маань байна. За тэгээ хоёрдугаар бүлгийнхний маань зүгээс унж ирсэн Oracle card болохоор let your friends help you. Найзуудаасаа тусламж ав гэдэг утгатай үзэр. Ask for and accept support from others гинэ. За бусдаас ямар нэгэн зөвлөгөө болон дэмжлэг авах хэрэгтэй гэдэг утгатай үзэр байгаа байхгүй юу? Та магадгүй ер нь энэ хүнтэй цааш тайрцах уу, яах уу гэж найзуудаас айгүй санаа бодлыг нь асууж байгаа байж иж болох юм. Хэрвээ тийм бол тэр нь зөв байна.
Аль эсвэл ер нь энэ хүнтэй байгаад үзэх үү, яах уу гэж магадгүй tarot readers ч юм уу уншлага аваад, аль эсвэл үнэхээр итгэж ойлгодог найзуудаасаа бас зөвлөгөө аваад үзэхэд бол буруудах юм байхгүй гэдэг зөвлөгөө гаргаж ирлээ. За одоо болохоор энэ хүний таны талаарх одоогийн бодол мэдрэмж рүү орё. Тэгэхэд аюу сонирхолтой энерги гарч ирж байна. Энэ хүн бол ерөнхийдөө өөрт чинь дурлалцсан байгаа гэх юм уу? Яагаад ч танд одоогоор яг юм сэтгэл алдарч эхэлж байгаа энерги аюу хүчтэй байгаад байгаа харагдаж байна. Тэгээ аюу тийм маскулин, аюу эр хүн шиг энерги ингээд уншлагаас орж ирээд байгаа харагдаж байгаа байхгүй юу? Таны бодож байгаа хүн чинь болохоор ер нь бол угаасаа аюу тийм тайван хүн гэх юм уу? Бүх зүйлийг яг нэг тийм буур суурьтай толгоогоороо бодож шийддэг төрлийн хүн байна. Маш логикл эрэхтэй гэж хүзүүр дээр бол гарч ирж байна. Тэг ингээд логикороо тэ бүр ингээд бясалгаа таны талаар ингээд бодоод дүгнсэн ч тэр яалтчгүй бит хоёр хоорондоо аягүй гоё нийцэлтэй байна. Бит хоёр нэг нэгнтэйгээ аягүй гоё тохирж байна тий. Танд өөрийг аягүй сэтгэл алтарж гин гэж энэ хүн бол бодож байгаа харагдаж байна. Хосууд болох юм бол аягүй гоё таарж тохирох юм байна да. Бит хоёр аягүй гоё аз жаргалтай байж чадах юм байна да гэж энэ хүн бол бодож байгаа нь хүзүүр дээр гарч ирлээ. Тэгээ таныг болохоор юм маш гүн гүнзгий эмэгтэй гэж боддог. Маш нууцлаг эмэгтэй. Ягаад ч юм та энэ хүндээ нэг тийм лусын дагин шиг vibe өгөөд идэг гэх юм уу. За ямар ч байсан гэсэн таныг маш эмэгтэйлэг сэтгэл дотроо яг үнэндээ айгүй уян зөөлөн, айгүй амархан гомддог, айгүй амархан уйлдаг ч юм уу те. Айгүй юм турхан жижигхэн юм эмэгтэй байгаа гэж энэ хүн чинь бол боддог. Тийм учраас энэ хүн биш те. Ер нь бол таныг яг зовоохгүй гэд шийдсэн байгаа харагдаж байгаа юм. Ер нь бол тантай айгүй тийм юу ч болж исэн гэсэн шудраг байна, үнэн байна гэж болвол ер нь шийдсэн байгаа харагдаж байна. Тэгээ яалтчгүй жоохон 3 дахь читэдийн энерги болвол уншлага дотор байна. Ингээд та хоёр харилцаад явж байгаа үед ч юм уу те цаашд ингээд харилцлаа гэхэд та хоёрын харилцааны голоор ороод та хоёрын харилцааг боснуулах одоо дахиад нэг нэмэлт хүн ч юм уу те гарч ирж магадгүй байгаа байхгүй юу? А тийм зүйл босон ч гэсэндээ энэ хүн болвол ямар ч байсан гэсэн таныг гомдоохгүй, таныг шархлуулахгүй, ер нь бол танд ямар нэг зүйл амллаа, танд ямар нэгэн зүйл хэллээ гэхэд тэрэндээ яг ингээд хүрэх болно. Хэлсэн ярьсандаа болвол байж, ер нь бол тантай харилцаан дээр яагаад ч юм айгүй тийм эр хүн шиг байхыг хүсэж байгаа. Бүр аль чадхаараа хичээгээд тийм байх болно гэсэн нэг тийм урам зориг энэ хүнд бол байгаад байгаа хүзүүр дээр гарч ирж байна. Тэг яг одоохондоо ингээд тантай шууд л айгүй гоё ирээдүй хараал те шууд ингээд тантай за цаашид ийм бит хоёр хийх болно, цаашид ингэх болно, тийх болно гэж гоё юмнууд бодож чадахгүй юм л та. Жохон тэрийг нь хаагаад байгаа юм юу вэ гэх юм бол энэ хүн хоёр сонголтын дунд гаццсан. Нэг талд нь та байгаад идэг, нөгөө талд нь нэг өөр хүн байгаад идэг. Тэгээ энэ хоёрын дунд жоохон сонголт хийж чадахгүй байдалтай одоохондоо бол байгаа. Гэхдээ нэг сони юм гэх юм бол танд ялтчгүй энэ хүн сэтгэл алтраад байгаа гэж хүзүүр дээр гарч ирж байна. Ер нь бол танд айгүй дурлаад байгаа. Тэгээ хамгийн гол нь тантай цаашид одоо юм шинэ хосын харилцааг эхлүүлэх хүсэл болвол энэ хүнд айгүй их байгаа гэж хүзүүр дээр гарч ирж байна. Тэгээ энэ хүний хувьд болохоор харилцааныхаа ирээдүг яг ямар байх бол тэрэг гэж бодож төсөөлөл тэ ургуулад байгаа юм ерөөсөй байхгүй байхгүй. Цаашид тантай болвол ер нь харилцаатай бол энэ хүн байх болно. Тэгээ таныг тодорхойгүй байдалд бол бас оруулахгүй гэж шийдсэн байгаа харагдаж байна. Ер нь юу ч болж исэн те сайн муу амархан хэцүү ямар ч үед энэ хүн танд болвол үнийг хэлнгээ бүр үннийг л одоо хэлж явах болно бүр шийдсэн байгаа харагдаж байна. Тэгээд бас ер нь бол за цаашид юмс ийм байх болно доо, тийм байх болно доо гэл айгүй тийм мэдчихдэг хүн байгаад байгаа харагдаж байна. Одоо юм хит юм хүмүн санаа зовоол янз бүрийн юм ургуулж бодоол өөрийнхөө айц тавтаад идэг хүн биш, юмыг айгүй practical байдлаар хардаг. Practical байдлаар харахад болохоор цаашид та хоёр яг болио бүтээ гэх юм бол та хоёрын харилцаан дээр бол саадууд гарч ирнэ. Та хоёр яг хамтдаа байхад жоохон хэцүү байх, тийм давж гарах хэвээр даваанууд болвол хүлээж байгаа гэж энэ хүн бодож байна. Гэтэ ягаад ч юм энэ хүн болвол
өөрөө өөр дээрээ хичээл зүтгэл гаргахын сацуу тантай харилцаан дээрээ ч бас хичээл зүтгэл гаргах хүсэлтэй байгаа хүзүүр дээр бууж ирж байна. За ордууд гэх юм бол 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө маш хүчтэй хилэнц мэлхий загас мэлхий ялангуяа маш хүчтэй байна. За тэгээд үхэр охин материал ордтой байх боломжтой. За эрэгтэй таны асууж байгаа хүн чинь болохоор нь шүү дээ тий маш хүчтэй матер хонь. За тэгээд ихэр хумх жинлүүрийн ордтой байх боломжтой гэж бол хүзүүр дээр гарч ирж байна. За тэг хүмүүс амар их асуугаад идэг. Ордууд нь болохоор яг ингээд зөрөөд холилдож болно. За энэ хүний талд гарч ирсэн Oracle card болохоор romantic feelings. Your feelings are real and worth exploring. За яалтчгүй өөрт чинь romantic байдлаар татагдаад байгаа хүн байна. Тэгээд чиний мэдрэмжүүд чинь үнэн. За тэгээд цаашид ингээд тэр мэдрэмжүүдээ улам илүү ухаж мэдэрч цаашаа үргэлжлүүлэхэд огт буруудах юм байхгүй, бүр тэгэх хэрэгтэй гэсэн утгатай хүзэр гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хүн болвол танд яг татагдаад байгаа тэр мэдрэмжүүд нь үнэн. Цаашаа ч гэсэндээ энэ мэдрэмжийг гүнзгийрүүлэх хүсэл энэ хүнд бол байгаа гэж хүзэр дээр гарч ирлээ. За одоо энэ хүн танаас нууж байгаа юм байгаа юу? Байгаа л юу вэ гэдгийг бүгдээрээ харцгаая. За энэ хүний танаас нууж байгаа зүйл нь юу вэ гэхээр яг тантай аль бие усны харилцаанд орохын тулд энэ хүн өөр нэг харилцаанаас угаасаа гарч явах шаардлагатай байгаад байгаа. Магадгүй таны энэ бодож байгаа хүн чинь өнгөрсөнд нэг хүнтэй маш удаан хугацааны харилцаанд байсан, бүр гэрэлжсэн ч байж иж магадгүй. Тэгээ энэ харилцаа нь ингээд жоохон дуусаж өгдөггүй юм байна л да. Угаасаа болж бүтдэггүй хэрнээ жоохон дуусаж өгч чаддгүй. Ер нь бол таны энэ бодож байгаа хүн чинь биш үү тий өмнө нэг харилцаанд бүр ингээд хитрхи автцсан байсан. Нэг хүнээс айгүй хараат ч юм уу тий айгүй ингээд удаан байсан. Тэр зүйлээ дуусгах хэрэгтэй байгаад байгаа. Тэгжиж энэ хүн чинь тань дээр урт хугацааны ирээдүй харах юм байна. Тэрийг нугаад байгаа гэж хүзүүр дээр бол гарч ирж байна. Тэгээ одоогор болохоор энэ хүнийг жоохон зовоогоод шаналгаад байгаа юм нь юу вэ гэд тэгэхээр
яг ингээ хоёр сонголт байгаад байгаа харагдаж байгаа хгүй. Хоёрын тотоо үзүүнүүд айгүй их гарч ирж байна. Ер нь өнгөрсөндөө үлдээд ингээ гацхуу аль эсвэл таныг сонгоод цоошин замыг өөрийнхөө амьдралд нээгээд явах уу гэдэг энэ хоёрын дунд жоохон эргэлзээд байгаа. Гэхдээ энэ хүнийг бас ойлгох хэрэгтэй юм байна л да. Өмнө нь ингээд өөр нэг урт хугацааны харилцаанд байсан бол тэр харилцаанаас одоо гарч ирээд амар ядарсан байгаад байгаа. Яг шууд ингээд өөр шин тодорхой тогтвортой харилцаа эхлүүлэхэд арай л бэлэн биш. Өөрийгөө яг тэгж чадна гэдэгтээ жоохон итгэхгүй байгаад байгаа нь энэ хүнийг шаналгаад байгаа. Энийгээ бол нууж байгаа гэж хүзүүр дээр гарч ирж байна. Тэгээ одоо ч гэсэндээ яг ингээд нэг өмнөх харилцаатай байдаг хүнтэйгээ биш өмнө нь харилцаатай байсан хүнтэйгээ ч юм уу эсвэл өөр хүнтэй яг ингээд хамт байгаад тэгээ таныг ингээд хуураад байгаа юм бол ерөөсөө алгал та. Зүгээр ингээд аль хэзээ дууссан ч гэсэндээ буцаж жоохон сэрэгчгээд байдаг. Аль эсвэл араас нь ингээд зуураад байдаг нэг тийм харилцаатай хүн байдаг аахгүй. Ерөөсөө урт хугацааны ирээдүй таны бодож байгаа хүн чинь харахаа болчихсон хэрнээ тавьж явуулсан байгаад байгаа хэрн эргээд амьдралд нь жоохон орж ирчих гээд байдаг. Хичнээн ингээд салыг болоод дуусгая гэсэн ч гэсэндээ нөгөө хүн нь ингээд амар хичээл зүтгэл гаргаад ч юм уу эргүүлээд ингээд нийлчдэг нэг тийм проблем байгаад байна энэ хүнд. Тэгээд тэр зүйлээ танд болохоор яг нээлттэй хэлж ирж чадахгүй жоохон нуугаад байгаа л гэж болвол гарч ирлээ. Тэгээд тантай хамт бай гэх юм бол одоо энэ нэг дуустдагчгүй, эхэлдэгчгүй нэг юм харилцаанд энэ хүн юу нэг удаан байсан байна гэдгсэн штэ. Иннээсээ бүр мөсөн гарах ёстой гэж өөрийгөө болвол бодож байна л доо. Тэрний тулд энэ хүн бас өөрөө айгүй хичээх хэрэгтэй. Өөрөөс нь бас нэлээд хичээл зүтгэл шаардж иж өнгөрснөөсөө энэ хүн салж чадна. Тэгэхгүй болвол магадгүй өнгөрсөнд байсан харилцаа руугаа өөрөө хүсэхгүй байсан ч гэсэндээ одоо trauma bonding гэж хэлдэг штэ. Яалтчгүй дасцсан, яалтчгүй ингээд танил зовлон, танил хэрүүл маргаан, танил хүн гээд ингээд өнгөрснөө ер нь сонгочдөг хүмүүс байдаг да өөрөө жоохон тих гээд идэм байна. Тэгэд ийм асуудал ер нь өөрт нь одоогоор байгаад байгаа учраас яг тантай 100% ирээдүй харж чадахгүй байгаа гэдгийг ерөнхийдөө нууж байгаа. Тантай ирээдүй харахын тулд энэ хүнд дахиад жоохон хугацаа хэрэгтэй. Өмнөх харилцаагаа бүр мөсөн дуусгах шаардлагатай байгаад байгаа. Тэгээд тэрийг болвол танд хэлэхгүй одоогоор нууж байгаа гэж хүзүүр дээр гарч ирж байна. За ингээд YouTube-ийн маань уншлах дуслаа. Нэмэлттэй бид нэр юуг ярих вэ гэд тэгэхээр та энэ хүнтэй яг яагаад учирсан бэ гэдгийг харна. Тэгээд та хоёр ирээдүйд нийлэх үү, нийлүүл хизээ нийлэхээр байна гэдгийг харна. Тэгээд энэ харилцаан дээр та одоо яг яах ёстой вэ гэдэг зөвлөгөөг харах болно. Баярлалаа. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань YouTube дээр энэ Ирбэхний картыг сонгосон байх учиртай. За эхлээд та яг энэ тодорхойгүй харилцаанд байгаа хүний одоо өөрөө яг юу гэж бодож мэдэрч байна вэ? Тэр хэсгээс эхлүүлээд тэгээд дараа нь таны тодорхойгүй харилцаанд байгаа хүн чинь таны талаар ямар бодол мэдрэмжтэй байна вэ? Тэр талаар харцгаая. За би жоохон ханиалгаад аль эсвэл голоор нь юм уух юм бол тэрийг битний их тоогоорой. Таны талаас гэх юм бол саяхан гэх юм уу баг хамгийн багтаа 2 хоногийн өмнө 7 хоногийн өмнө ч юм уу бүр уртаашаа гэх юм бол 2 сарын өмнө ч юм уу та энэ хүнд ер нь бол бодож санаж байгаа зүйлсээ бас хилцэн байгаад байгаа хүзүүр дээр гарч ирж байна. Ер нь бол та өөрөөсөө цухтгаа болоод бараг ингээд 3 дугаар бүлгийнхэн маань энэ харилцаагүй байгаа бишээ. Тодорхойгүй харилцаанд байгаа хүндээ чи надад ер нь хайргүй мүү? Чи надад яг сэтгэлгүй юм шүү? Хэрвээ ийм байх юм бол одоо ингээд цаашд хоёулаа яг болио би яг ийм харилцаанд байж чадахгүй нэ гэд 3 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө хилцэн байгаад байгаа юм шиг хүзүүр дээр бол бүр гарч ирж байна. Ямар ч байсан гэсэн бүр ингээд нэг болвол бүр би чамаас ингээд хайр сэтгэл энтер мэдрэхгүй байна. Би одоо тэгээд энийгтэй яг юуч болоогүй юм шиг ингээд байлгаад өнгөрөөгөөд ээж чадахгүй нэ. Энийг ингээд өргөлжлүүлээд ээж чадахгүй нэ. Одоо хоёлаа цаашдаа юу яг яах юм бэ? Чи ингээд надад хэлэх юмнууд байвал хэлээ гэд
3 дугаар бүлгийнхэн маань ер нь бол харилцаан дээр өөрийнхөө байр суурийг бол илэрхийлчихсэн байгаа даа хүзүр дээр бол гарч ирж байна. Тэгээ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө энэ харилцаан дээр аягүй сэтгэл хангалуун бус байгаа даа харагдаж байна л да. Ер нь 9-ийн аяга доошоо харж гарч ирж байгаа гэхээр та яг энэ тодорхойгүй харилцаанд байгаа хүнээс авахыг хүсэж байгаа, мэдрэхийг хүсэж байгаа мэдрэмжүүд байгаа. Ер нь бол энэ хүнийхээ хайр сэтгэлийг яг өөрийн болгохыг хүсэж байна. Гэтэл ерөөсөө энэ хүн таны хүсэж байгаа зүйлийг энэ харилцаанд үүсгэж чадахгүй байгаагаас болоод 3 дугаар бүлгийнхэн маань бүр ингээд амар хүнд мэдрэмж хэсэг хугацаанд болвол авсан. Яг энэ хүн таныг хайрлах байгаа юм шиг, таныг тоохгүй байгаа юм шиг, та яг энэ хүнд орхигдоод байгаа юм шиг тий. Тэгээ сүүл рүүгээ гэхдээ бүр ингээд за дуусгасан ч ер нь хамаагүй болж ихэлсэн энерги бол гарч ирж байна 3 дугаар бүлгийнхний маань хувьд. За би үнэхээр энэ харилцаагаа тий болохгүй юм байна. Бүтэхгүй юм байна гэж дуусглаа гэхэд надад нэг сэтгэлээр манай шаналаад ах тийм одоо мэдрэмж хүртэл үлдсэнгүй гэсэн ийм байр суурьтай болвол 3 дугаар бүлгийнхэн маань одоо өөрсдөө байгаа харагдаж байна. Гэхдээ яг 3 дугаар бүлгийнхнийг харах юм бол ингээд айгүй тийм дүрлэлтсэн тий сонирхолтой харилцааг яг энэ хүнээсээ та хүсээд байна л да. Энэ хүн чинь таныг харахгүй бол байж чадахгүй, тантай уулзахгүй бол байж чадахгүй тий. Тэгээд 3 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө бол энэ хүнээсээ хайр халамжаас илүү бараг яг ингээд энэ хүн тань руу айгүй хүчтэй татагдаасаа тэмүүлээсээ тий зөвхөн таныг хүсэж зөвхөн тантай л ингээд хамт байхыг зориосоо гэж ер нь бол хүсээд байгаа энерги бол байна. Тэгэж хүсэжсэн байдал гэхдээ нөгөө хүний чинь зүгээс нэг юм дүрлэлцэн мэдрэмж юусоо танд мэдрэгдэхгүй байсан гэх юм уу? Тийм учраас ер нь бол 3 дугаар бүлгийнхэн маань айгүй гомдчихжээ. 3 дугаар бүлгийнхэн маань яагаад ч юм ингээд ямар үед хайр сэтгэлийн харилцаан дээр аягүй сэтгэл хангалуун байдгүй, өөртөө итгэлтэй байдгүй, хайрлагдсан юм шиг мэдрэмж авдаггүй гэд тэгэхээр нөгөө хүн чинь яг ингээд тань руу байнга зогсолтгүй үйлдэл хийж, таны араас гүйж те таныг ямар үзэсгэлэнтэй царайлаг болохыг чи ингэж хилж таныг баг ингээд шүтэн бишрэх үед аягүй тийм хайрлагдсан сэтгэл хангалуун мэдрэмж авдаг байгаа байхгүй юу. Гэтэл ерөөсөө нэг тийм сонирхолтой галзахтай зүйлийг энэ хүн чинь танд өгч чадахгүй байсан учраас та яг энэ хүнийг өөрөө л ингээ ганцаараа хүлээгээд өөрөө л зүрх сэтгэлээ энэ хүнд өгөөл тэгэл нэг л хатуулахад баг энэ хүнээс нэг хайр сэтгэл гордоод ингээ царай алдаад байгаа юм шиг санагдаад тэг цаашид ер нь тэхгүй гэж бол 3 дугаар бүлгийнхэн маань шийдээд бодож мэдэрч байгаа зүйлийг энэ хүндээ бол хийсэн байгаа даа хүзүр дээр гарч ирээд байна. Тэгээ 3 дугаар бүлгийнхэн маань болохоор нь штэ тий ер нь л за энэ харилцаагаа ер нь бол дуусгуул нэг мөр дуусгая. Нөгөө хүн маань тий дуусгахгүй болгоно бүтээний хичээнэ гэд хүлээн зөвшөөрөх юм бол урагшлуулъя гэсэн байдалтайгаар ер нь бол энэ харилцаан дээрээ одоо бол яг ингээд том асуудалтайгаа нүүрэлдэх болцсон юмсыг яг одоо ингээд байгаагаар нь цааш дүүргэлжлүүлээд яваад иж болохгүй гэсэн байр суурьтай байна л да. Тэглээ гэхэд та бүхэнд бол ингээд төвчгэд айгүй хэцүү угаасаа болж ирж байгаа. Ерөөсөө яг энэ хүнийг хүлээгээл тэ энэ хүнд боломж олгоол энэ хүнийг хараад ингээд байх ямар ч боломжгүй 3 дугаар бүлгийнхэн маань болж эхэлсэн байна. Тийм учраас за ер нь миний хүснээ босон ч бай болоогүй ч бай тэ ер нь бол одоо энэ харилцаатай нүүрэлтья энэ бүхнийг ингээл цаашаа үргэлжлүүлээ сунжруулаад яваад иж болохгүй гэж 3 дугаар бүлгийнхэн маань бол шийдсэн байгаа харагдаж байна. Ерөнхийн энергитэй бас 6-гийн саваа дээшээ харж гарч ирж байгаа гэхээр та бүхэн маань ер нь бол бас одоогоор энэ харилцаан дээр айгүй эгоогоор хандж байна. За энэ хүн намайг орхихоос өмнө би баг орхичих юм бол би ингээ харилцаан дээр ямар ч байсан гэсэн ялсан болно. Хүсээд байгаа зүйлээ авч чадахгүй ч гэсэндээ те ингээд би ядаж бардам зангаа өөртөө итгэх итгэлээ өөрийнхөө үн цэнийг авч үлдэнэ гэсэн ийм байдал бол 3 дугаар бүлгийнхнаас маань ажиглагдаж байна. 3 дугаар бүлгийнхэн маань бас тэгээд айгүй тийм эготой байгаад байна л та одоогоор. Тэг энэ хүн чинь таныг яг тоохгүй байгаа юм шиг санагдаад энэ дээр таны эго шархлаад тэг инхийг та өөртөө ерөөсө хүлээн зөвшөөрөхгүй байдалтай болвол байна. За одоо таны бодож байгаа хүн чинь одоо яг энэ тодорхойгүй харилцаанд байгаа хүн чинь тантай харилцаан дээр ямар байр суурьтай байна вэ гэхээр штэ. Энэ хүн харилцаагаа уг нь дуусгахыг ерөөсөө хүсээгүй байдалтай байгаад байгаа харагдаж байна. Гэхдээ
Угаасаа яг тань руу анхаарлаа хандуулахгүй өөр юмд энэ хүн гэхдээ бас сатараад яваад байгаа байхгүй юу. Гэхдээ энэ нь болохоор өөр хүмүүнтэй харьцаад байгаа энэ төр гэсэн үг ерөөсөө биш. Угаасаа амьдралд нь ингээд энэ хүний амьдралын идвэх жоохон буурсан. Тэгээ байгаа нэг жоохон энерги юунд зарцуулаад байна вэ гэд тэгэхээр өөрийнх нь хувийн амьдралд бас асуудлууд байна. Ажил төрөл ч юм уу, цаашдын амьдралын зорилгоо тодорхойлох ч юм уу, өөрийнхөө амьдралд илүү утга учирыг олж нээх ч юм уу тиймэрхүү зүйлс рүү анхаарлаа хандуулад ингээд байж явах үед нь та яг энэ харилцаан дээр угаасаа өөрөөс нь хөндөрчлөө л гэж бодож байна. Гэхдээ таныг буруутгаад байгаа юм байхгүй. Энэ хүн бол айгүй өөрийгөө буруутгах гэж байна л та. Би яг энэ харилцааныхаа төлөө яг ингээд амар тэмцээд, хичээгээд өөрийгөө дайчилж чадсангүй. Тэгээ тэрнээс болоод энэ хүн буюу та энэ хүнийг яг ингээ орхичлоо л гэж бодоод байгаа хүзэр дээр бол гарч ирж байна. Гэтэ хэрвээ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань та бүхэн өөрсдөө энэ хүнээс юу н бараг болиё те харилцаагаа дуусгах энэ төр гэж хэлсэн болвол энэ хүн бас яг харилцааг бүрэн дуусчихна гэж бас бодохгүй байна. Таныг ингээд хэсэг хугацаанд өөр юм хүмүүнд анхаарлаа хандуулад тийм магадгүй өөр хүмүүстэй уулзаад ингэж явж байгаад ер нь өөр дээр нь буцаад ирнэ байх та. Одоо яг ингээд харилцаан дээр бууж өгч энэ харилцаагаа дуусгая. Би өөрийн цаашдынхаа ирээдүг ингээд те хамтдаа байгаагаар ерөөсө харахгүй байна энэ төр гэж та хэлсэн бол энэ нь зүгээр хэсэг хугацааны таны яг мэдрэмж байхаа удахгүй таныг гайгүй болоод өөр дөр нь буцаад ирнэ байхаа гэсэн нэг тийм найдлага энэ хүнд бол бас байгаад байгаа харагдаж байна. Таны бодож байгаа энэ тодорхойгүй харилцаанд байгаа хүн чинь өөрийг чинь бол ялтчгүй урт хугацааны харилцаанд байх хүнээ гэж хардаг. Та яагаад ч юм энэ хүний хувьд одоо нэг тийм бүр яг ард тал шиг санагддаг гэх юм уу да. Өөрийг нь яг урагшлах хүч бас болж өгдөг. Өөрийг нь ард нь бат хамгаалж идэг тий. Ийм маш буур суурьтай, үзэсгэлэнтэй, ухаалаг ийм хүн гэж болвол энэ хүн таныг хардаг. Тэгэд гол асуудал нь одоогоор энэ хүн чинь өөрөө л жоохон төөрөлтөд яваад байгаа гэж хүзүр дээр бол гарч ирж байна. Өөрөө яг ингээд өөрийнхөө хүч чадлыг ерөөсөө мэдэхгүй, өөрийнхөө хүч чадлыг олж нээж чадахгүй, өөртөө маш ихтгэлгүй байдалтай байгаад байгаа. Ер нь мажишин шидтний үзэр доошоо харчиж гин гэдэг бол хүн яг ингээд өөрийнхөө юу хүсэж байгааг, өөрийнхөө ямар потенциалтайг, өөрийнх нь ирээдүй ямар байхыг, өөрийнхөө болон энэ харилцааныхаа төлөө яг юу хийж чадхаа ерөөсөө мэдэхгүй ингээд хүнд үнэхээр төөрөлдсөн. Тэрийг ингээд амар юм зүгээр байгаа юм шиг, окей байгаа юм шиг тийм маскаар нуудаг нэг тийм үе байдаг шүү дээ. Яг тийм үе дээрээ л энэ хүн бол яваад байгаа хүзүр дээр гарч ирж байна. Тэгээд доошоо харж гарч ирж байна гэхээр та бол энэ хүнийг гэхдээ 9 аяганаас харахад бол үнэхээр аз жаргалтай болгодог. Энэ хүн таныг л өөрийн болгочих юм бол та л энэ хүний төлөө гээд та энэ хүнийг хүлээгээд хайрлаад энэ хүнээс урахгүй байх юм бол энэ хүн маш аз жаргалтай байдаг. Цаашид байх ч болно. Гэхдээ яг ер нь бол цаа шинэ харилцааг эхлүүлэхэд энэ хүн зүрх сэтгэлийн хувьд бэлэн болоогүй байна гэхээсээ илүүтэй амьдралын нөхцөл байдлуудын хувьд жоохон бэлэн болоогүй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Гэтэл тэрийг нь болохоор та яг ойлгохгүй гэх юм уу да. Таныг жоохон харилцааг бас яаруулсан ч гэж энэ хүн бол харж байна. Та болохоор яг ингээл одоо энэ хүнийг хизээ бэлэн болох юм те тэрийг ингээл хараад хүлээгээл итгэл найдаал байгаад ээж чадахгүй. Ер нь бол таныг яг ганцаараа илүү аз жаргалтай байхыг, цаашид өөрийнхөө аз жаргалыг өөр хүнээс өөр газараас хайхыг ингээд сонгочлоо л гэж болвол энэ хүн чинь бодож байгаа харагдаж байна. Таныг яг өөрийгөө хайрлахаар шийдсэн те. Одоо цаашид яг энэ хүнийг ингээд ойлгоол, хайрлал, бүх зүйлийг энэ хүний өнцгөөс хараад энэ хүнийг ингээ хариу нэхгүй хайрлаад байж та бол яг читгааргүй болцсон юм байна да. Тэгээд ер нь ийм хатуу шийдвэр гаргаж байгаа юм байна да гэж болвол бас бодоод байгаа. Гэхдээ энэ хүн чинь танд үнэхээр хайртай. 6-гийн аяга тийшээ харж гарч ирж байна. Хайртай сэтгэлтэй гэдэгт нь бол эргэлзээд байх юм бол огт алга. Гэхдээ таныг болохоор ер нь штэ тий энэ харилцааг ер нь айгу хурдлуул яг одоо ингээд ер нь нийлээд болоод бүтээд явъя. Тэгэхгүй бол би чамайг ер нь дахиж жоохон ч гэсэндээ хүлээж чадахгүй гээд та бол энэ харилцаанаас айгу хурдан гараад явчлаа. Таныг энэ харилцаан дээр урт хугацааны хүлээлт тавихаа болчлоо. Ер нь л бит хоёрын харилцаа жоохон ирээдүггүй болчихоо та гэж болвол санаа зовж гин. Гэхдээ хамгийн гол нь таныг өөрөөс нь ингээд явчлаа л гэж бодоод байгаа болохоос биш энэ хүн чинь танд яг хайртай, сэтгэлтэй хിവэрээ. Гэхдээ одоогоор бол яг өөрт чинь тодорхой урт хугацааны харилцаа өгөхөд те
тийм юм ихлүүлэхэд энэ хүн бол хувийн талаас нь жоохон бэлэн биш байгаад байгаа л харагдаж байна. За одоо хоёр талд гарч ирсэн Oracle картыг харъя. Таны талд болохоор Trust гэдэг карт гарч ирсэн. Энэ уучлаарай. За нэр ордуудын хувьд гэх юм бол нь штэ хонь, хумах, хилэнцээ орд, за тэгээд сарны ордны хумах гарч ирсэн. Empress болохоор юу нь бол охин өхөр материал орд бас гарч ирсэн. Хилэнцээ ордны сар гарч ирсэн. Сарны орд нь хилэнцээ ордтой хүн байх боломжтой. Эхрийн орд гарч ирсэн. За тэгээд сарны ордноос мэлхийний орд бас гарч ирсэн байна. Таны болон бодож байгаа хүний чинь орд байх боломжтой. Тэгээ хонь ном бас юу нь бол байгаа юм биш үү? За таны талд гарч ирсэн Oracle-ийг харахад болохоор юу штэ итгэл гэдэг үзэр гарч ирсэн. This situation is calling for you to have faith гэж гарч ирж байна. За ер нь бол одоогийн нөхцөл байдал таныг тэ ирээдүйд итгэхийг шаардж байна гэдэг утгатай. 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ер нь юунд итгээд байна вэ гэд тэгэхээр штэ тий. Яг энэ харилцаа ер нь болчин бүтчин бит хоёр нийлчин гэхээс илүүтэй бараг ингээд энэ харилцааг та бүхэн яг орхиж чадна. Ямар ч байсан гэсэн тий одоо бол энэ харилцаатай яг ингээд нүүрэлтэй цаашаа үргэлжлүүлэх байл эсвэл үгүй юу гэд тэр том шийдвэр гаргаж байгаа чи айгүй зөв гэдэгт 3 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө айгүй итгэж байгаа байдалтай. За нөгөө талаас таны бодож байгаа хүн дээр unrequited love буюу хариуны хийгүй хайр, жоохон ганц талтай хайр гэдэг утгатай үзэр гарч ирсэн байна. There is not enough attraction or chemistry to keep this relationship going. За энэ харилцаан дээр ер нь хангалттай таталцал нийцэл болвол ер нь энэ харилцааг цаашаа үргэлжлүүлэхэд дутагтаад байна гэдэг утгатай үзэр гарч ирж байгаа байхгүй юу. Гэтэ энэ бол ингээ харах юм бол хүзрнээс харахад таны энэ бодож байгаа юм чинь танд бол үнэхээр хайртай сэтгэлтэй аа. Гэхдээ таныг ер нь өөрт нь татагдхаа болчлоо. Та бол энэ харилцаанаас ингээ уйдаа залхачлаа тий. Тэгээд бараг ингээ ганц талтай хайрлаад үлдэж байгаа тал нь энэ хүн өөрөө болж байгаа юм шиг ийм л мэдрэмжтэй болвол байгаа харагдаж байна. За одоо уншлагын дараагийн хэсэг рүү оръё. За таны бодож байгаа танаас юу нууж ийн вэ? За 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн хувьд таны бодож байгаа юм чи танаас юу нэг юуг нуугаад байна вэ гэхээр энэ хүн одоо зүгээр яг танд шууд л зүрх сэтгэлээ өгөөд яг хосын харилцааг эхлүүлэхэд бэлэн биш байгаагаа нууж байгаа харагдаж байна. За яагаад бэлэн биш байгаа юм бэ гэд тэгэхээр энэ хүн тантай ер нь бол урт хугацааны ирээдүй хардаг. Өөрөө бас юм хоёрын хооронд харилцаанд тантай байхыг ерөөсөө хүсэхгүй байгаа харагдаж байна. Гэхдээ хамгийн гол нь одоо яг ерөөсөө зөв цаг нь биш байгаа.
одоо ерөөсөө яг энэ хүний амьдралын хамгийн буруу үе нь байгаад байгаа харагдаж байна. Хостой болоход. Яг ингээд нийлэх хостой болох, хин нэгнтэй нийлэх хостой болох те яг тэр зөв цаг нь энэ хүний хувьд одоогоор ерөөсөө биш байгаад байгаа хүзүүр дээр гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээ энийгээ танд бас яг хэлж чадахгүй нуугаад байна. Тэгснэ хамгийн амар нуугаад байгаа юм нь ийм байгаад байгаа хэрнээ таныг ерөөсөө орхихыг энэ хүн хүсэхгүй байгаад байгаа харагдаж байна. Таныг бас өөрийг нь орхиосоо гэж ерөөсөө хүсэхгүй байгаад байгаа харагдаж байна. Яг ингээд таныг тавьж явуулж угаасаа чадахгүй байгаад байгаа хэрнээ яг таны хүсэж байгаа зүйлийг өгөхөд бэлэн биш байгаад байгаа гэдгээ одоо энэ хоёр зүйлийг энэ хүн танаас нуугаад байгаа хүзүүр дээр бол гарч ирлээ. Тэгээ хамгийн гол нь бас дээрэс нь энэ хүн тантай ерөөсөө харилцаа холбоогүй байхыг хүсэхгүй байгаад байгаа харагдаж байна. Ерөөсөө ингээд та хоёр харьцаа болоод одоо ингээд холбоо тэгээ сураг ажиг тасраад ийм нөхцөл байдалд орохыг энэ хүн бол сэтгэлдээ бол үнэхээр хүсэхгүй байгаад байгаа гэж хүзүүр дээр бол гарч ирж байна л та. Яг вэ гэхээр та энэ хүний хувьд бас үнэхээр хэрэгтэй хүн нь гэж хүзүүр дээр бууж ирж байна. Яг таныг ашиглах гээд байгаа, таныг одоо ингээд тэ energy vampire хийх гээд байгаа тийм муухай энерги энэ хүнээс бол ерөөсөө харагдахгүй байна. Эсвэргээрээ та энэ хүнийг ингээд чиглүүлдэг. Ягаад ч юм тантай ярилцчихаар энэ хүний сэтгэл онгойчдөг. Нуруунд дээр нь байгаад байгаа өчнөө олон юм ачаа, дарамт, мөнгө санхүүгийн асуудал, гэр бүлийн проблемууд гэл амар их юмнууд байгаад байгаа бол тэдэр нь ингээд гайгүй болоод байгаа юм шиг санагддаг. Дээрээс нь та энэ хүнд үнэхээр юм хэрэгтэй, ач тустай, үнэтэй зөвлөгөөнүүдийг бас өгч чаддаг. 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө бас хумах, ихэр, жинлүүр гэдэг юм айгүй intellectual, smart, ухаалаг хүмүүс тийм ордтой байх бол магадaltaй байгаа харагдаж байна. Тэгээ ийм болохоор энэ хүн чинь таныг ерөөсөө ингээд тавьж явуулахыг хүсэхгүй, тантай харилцаагаа бол дуусгахыг хүсэхгүй байгаад байгаа харагдлаа. Гэтэ одоогоор бол энэ хүн ингээд маш олон зүйлийг зэрэг болгож бүтээх гэж хичээж байгаа. Ер нь бол хоёрын зоос гэдэг бол өөрөө тэр чигтээ мөнгөтэй холбоотой асуудал бол байдаг. Мөнгө төгрөг орж ирж байгаа ч гэсэндээ ямар нэг шалтгааны асуудлын улмаас ингээд буцаал гараад явахыг илэрхийлдэг. Одоо бол амьдралдаа ингээд маш олон зүйл хийж байгаа, бүтээж байгаа, тэдгээрээ зохицуулах гэж үр шимийг нь гаргах гэж бүр ингээд ядж байгаа байдалтай байгаа гэдгээ болвол танаас нууж байна. За тэгээд тантай бас ямар ч байсан гэсэн харилцаа холбоотой байхыг энэ хүн хүсэж байна. Энэ хүн өөрийг чинь тавьж явуулж чадахгүй. Тэгээ ер нь зөв цаг нь ирэх үед тантай яг нийлхийг хүсэж байгаа хүзүүртэй бууж ирж байгаа байхгүй юу? Тэгээ одоогоор бол яалтчгүй юм маш гэр бүлийн асуудал айгүй ихтэй байгаа. Мөнгө санхүүгийн айгүй асуудал ихтэй байгаа. Урт хугацааны харилцаанд энэ хүн шууд гүгээд яваад орчиход бэлэн биш байгаагаа л танаас ер нь бол нуугаад байгаа хүзүүр дээр гарч ирж байна. За ингээд YouTube-ийн маань уншлага дууслаа. Нэмэлтээр бид нар юг харах вэ гэд тэгэхээр за та энэ хүнтэй яагаад учирсан бэ гэдгийг харна. Та хоёрын харилцааны ирээдүйд та хоёр хизээ нийлэхээр байна гэдгийг харна. Нийлэхээр байна уу? Хэрвээ тийм бол хизээ вэ гэдгийг харна. Та одоо харилцаан дээр яг яах хэрэгтэй вэ гэдгийг бас харах болно. Баярлалаа.